За шинэ эжэсгээ 3 дахь хөлбөрийн эжэсгээ 34 дахь жагсаалтын үг болвол диенхуа утас. Диенхуа. За хуа гэдэг нь болохоор үг, диен гэдэг нь захилгаан гэсэн үг. Тэгэхээр захилгаанаар үг дамжуулдаг буюу утас гэсэн үг болох нь байна. За бабада диенхуа ханда гэнэ. За одоо та өөрсдөө орчуулах байхаа. Бабада аавын диенхуа утас ханда маш томоо гэнэ. Амархан байна те. Хан гэдэг нь маш та гэдэг чинь том. За дагаад уншчи. Ханда. Ханда. Диенхуа ханда. Диенхуа ханда. Бабада диенхуа ханда. Хурдан уншвал сайн шүү. Окей. За мамада диенхуа зай наали. За ээжийн утас байна. Наали гэхэлэр хаана гэнэ. Зай наали хаана. Хаана гэдэг чинь тэнд энд гэдэг дандаа байрлал зааж байгаа үг те. Тэгэхээр зай гэж урдаа дандаа авч явах нь. Зай наали хаана нэ. Дагаад уншъя. Зай наали. Зай наали. Мамада диенхуа зай наали. Сайн байна. Дараагийн өгүүлбэр. Дүү ах руу уцаар ярьлаа гэн. За уцаар ярьлаа. Тэрэн рүү энэ рүү гэхэр нөгөө гэй гэдэг үг ашигладаг тийм ээ. Тэгэхээр ди гэй гэг ах руу даадынхаа залгалаа гэн. Утас цоглоо буюу залгалаа. Даад үшээ ди гэй гэг. Ди гэй гэг. даадынхаа. даадынхаа. ди гэй гэг даадынхаа. За миний утас том биш ээ гэн. Тэгэхээр өөдөө миний диенхуа утас буда том биш. Томгүй. Бүү гэдэг чинь үүсгэл тийм ээ. Тэгэхээр буда гэхэлэр том биш ээ гэн. Дагаад уншлаа. Өөдөө диенхуа буда. Өөдөө диенхуа буда. Сайн байна. Өнөөдөр үзсэн үг диенхуа утас.